Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхим 80 жил. Монголын түүхэнд анхны дээд боловсролын сургууль болох Монгол Улсын их сургуулийг байгуулахад анагаах ухааны факультет, зоотехник мал эмнэлгийн факультет, багш нарын факультет гэсэн 3 салбар бүрэлдэхүүний биолог, тоо физик, органик хим, органик бус хим, анатом зэрэг 7 тэнхимийн үндсэн ангийн 93 оюутан, бэлтгэл ангийн 53 сурагч, орон тооны 11 сургалтын үйл ажиллагааг эхэлж байжээ. Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн үүсэл. Монгол хэл бичиг утга зохиолын салбарын хувьд авч үзвэл бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөл, Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны 1945 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хамтарсан хурлын 51-44 тоот тогтоолын дагуу Маршал Чойвелсонгийн нэрмжит Улсын их сургуулийн дэргэд хэл бичиг утга зохиолын факультетийг байгуулж, Монгол хэл бичиг утга зохиолын багшийг бэлтгэх ангийг 1945 онд нээж 33 оюутантайгаар хичээллүүлж эхэлсэн нь өнөөгийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн үндэс суурь болжээ. Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1945 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 61-р хурлын тогтоолоор баталсан Маршал Чойвелсонгийн нэрмжит Улсын их сургуулийн хэл бичгийн ангид багшлах багш нарыг томилох тухай шийдвэрт Монгол хэл утга зохиолын ангид утга зохиол хэл бичгийн багшаар шинжлэх ухааны хүрээлэнгийн Балдангийн Содном, Үнэн сонины Цэндийн Дамдын сүрэн, Бямбын Эренчин нарыг, Монголын түүхийн багшаар Шагдар живийн Нацагдорж нарыг томилж байсан бөгөөд удалгүй шинжлэх ухааны хүрээлэнгийн Лам сүрэнгийн Диндвийг Манж хэлний багшаар Монгол Ардын хувьсгалт намын төв хороонд ажиллаж байсан Шадвын Лувсан Ванданг монгол хэлний багшаар нэмэн томилжээ. Монгол хэл утга зохиол төдийгүй Монгол судлалын бүхий л салбарт гүнзгий нэвтэрч Монгол үндэсний агуу их соён гэгэрүүлэгчд болсон Бямбын Эренчин, Шадвын Лувсан Вандан, Цэндийн Дамдын сүрэн болон тэдний үе үеийн шав нарын хичээл зүтгэлээр Монгол хэл утга зохиолын тэнхим нь дэлхийд дахнаа хүлээн зөвшөөрөгдсөн Монгол судлалын нэгэн төв болж чадсан юм. Ийхүү 20 дугаар зууны Монголын нэрт эрдэмтэн Эренчин, Лувсан Вандан, Дамдын сүрэн нар энэ тэнхимд ажиллаж Монгол хэл шинжилэл, утга зохиол судлал төдийгүй Монгол судлалыг эх орондоо эрчимтэй хөгжүүлэх эхлэлийг тавьж эрдэм шинжилгээний томхон бүтээлүүдэнд хуурвиж олон зуун шав нараа сурган бэлтгэснийг онцлон тэмдэглэх ёстой. Монгол хэл утга зохиолын тэнхимийн анхны эрхлэгчээр Монгол улсын төрийн шагналт соён гэгэрүүлэгч, зохиолч, дуун хөрвүүлэгч, угсаатны зүйч, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, академич Юншөбү Обогт Бямбын Эренчин 1945-аас 1949 онд ажиллаж эрдэм шинжилгээ сургалтын ажилд өөрийн дэг сургуулийг тогтоож хэвшүүлсэн юм. Академич Шадвын Лувсан Вандан 1949 оноос 1957 онд удаах тэнхимийн эрхлэгчээр ажиллажээ. Монгол хэл шинжилгээний тэнхимд тасралтгүй 40 жил ажиллаж, олон жил уг тэнхимийг удирдсан академич Лувсан Вандан бол өрөнд орны шинжлэх ухааны гол үзэл баримтлал, судалгааны онол арга зүйг Монгол хэл шинжилэл, гүн ухааны олон асуудлыг судлан тайлбарлахад оновчтой хэрэглэж, гарамгай үр дүнд хүрсэн эрдэмтэн байсан билээ. 20 дугаар зууны дэлхийн хэл шинжилгээний ер нь бүтэц зүйн аргын хэл шинжилэлд нэвтрүүлсэн тэр бүтэц зүйн онолыг бол ерөнхийд нь баримтлаад хэл судлал, оюун бэлэг судлал, сансар окторгоо судлал, амьтан ургамал судлалын энэ тулгуур онолын зүйлийг бол энэ хэлний үзэгдлийг судлахад яаж бүтээлчээр авч хэрэглэвэл хамгийн зохистой тийм хариуг бол гаргаж болох вэ гэсэн энэ онолыг бол Монгол хэл шинжилэлд үүсгэсэн нь бол энэ бидний өнөөдөр ёслон тэмдэглэж байгаа Монгол Улсын их сургуулийн Монгол хэл утга зохиолын тэнхимийн 80 жилийн түүхийн хэл шинжилгээний судалгааны онол арга зүйн гол үндэс бол байсан. Ингээд 1967-68 онд Монгол хэлний бүтэц гэдэг хоёр тийм дэвтэр бүтээл хэвлүүлсэн. 67 оны бүтээл нь бол орчин цагийн Монгол хэлний бүтэц авиадор 2 гэдэг нэртэй бүтээл. 1968 онд хэвлүүлсэн нь бол орчин цагийн Монгол хэлний бүтэц үг нөхцөл 2 гэдэг энэ бүтээл. Тэгэд энэ хоёр бүтээл бол төрийн шагнал хүртсэн юм бүтээл. Өөрөөр хэлбэл Монгол улсын шинжлэх ухааны түүхэнд
Монгол Улсын хөгжлийн түүхэнд шинжлэх ухааны бүтээлд анх удаа одоо төрийн шагнал олгосон тийм бүтээл гэж одоо ингэж ярьдаг байхаа тэгж үздэг байх тий. Тэгээ манай энэ Монгол хэл шинжилгээний тэнхим бол 2005 оны 9 сарын 7-ны одоо 174 тоот одоо энэ юугаар тогтоол гэж энэ бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчийн тогтоолоор бол манай тэнхимийг бол Монгол Улсын төрийн шагналтай гавьяат багш академич Шадвин Лувсан-Мандангийн нэрэмжтэй болгосон. Академич Шадвин Лувсан-Манданг 1957 онд Бүгд найрамдах Хятад улсын Бээжингийн их сургуульд зочин профессороор ажиллахаар явхад доцент Төвшингийн Пагва 3 дахь тэнхимийн эрхлэгчээр ажиллаж эхлэн 1963 оны хүртэл тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Эдмэзийн хамгаалсан бүтээл бол Монгол хэлний орчин цагийн Монгол утасгалын хэлний туслахаа дотмог байдаг гэсэн сэдв. Энэ бол маш их асуудагдсан тухай байдаг. Миний хувьд Англид нэг Япон Yoshitake гэдэг Японд Атори хоёр хөвгөл гарсан. Огт судагдаг. Тийм бүтээл тийм сэдвийг сонгож аваад маш амжилттай хамгаалсан. Тэр нам сууд Монгол тавьдаг, хоёр удаа тавьдаг. Мөн түүний судалгааны өөр нэг чиглэл бол уламжлалт Монгол хэлшийн тухай. Одоо ерөнхий татвар уламжлалтай Монгол хэлшийн. Энэ бол ерөөсөө үндсэндээ судалдаг байсан. Тэгээс Пагавчлан хадаа энэ асуудлыг хөндөж хэд хэдэн өгөөд бичсэн. Тэгэхээр ер нь Пагавч Монгол хэлшийн бол дандаа судалдаг шин сэдв маргаантай асуудаг. Одоо сонгож шийдэж судалдаг байсан. 1960-аад онд одоо 60 жилийн өмнө кибернет хэлшингийн тухай машин оршуулгын тухай өгөөд бичсэн. Одоо 60 жил өмнө. Гэт өнөөдөр асуудал шүү. Тийм л одоо хэлшингийн онцлог хавьд асыг харсан өнөөдөр гүн мэдхтэй тийм байсан. Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхим 80 жил. Монгол хэл шинжилгээний тэнхимээс явуулж байгаа эрдэм шинжилгээний ажил жилээс жилд өсөж, түүний шинжлэх ухааны төвшин, судалгааны арга зүйн сайжирч, монгол хэлний хөгжлийн асуудал, үгийн гарал судлал, авиалбар зүй, үг зүй, өгүүлбэр зүй, эрх судлал, үгийн сан утга зүй гэх мэт хэлний бүх төвшний нэгжийн цогц судалгаа монгол хэл аялгау болоод бичиг үсэг түүхэн хэл зүй, монгол бичиг үсэг бичгийн дурсгал судлал, манж хэлээрх дурсгал судлал, төвд бичгийн дурсгал судлал, гадаад хүнд монгол хэл заах онол арга зүй зэрэг судалгааг уламжлан хөгжүүлэхийн зэрэгцээ. Хэлний соёл судлал, нийгэм хэл шинжилэл, түгээмэл хэл зүй, танин мэдхүйн хэл шинжилэл, хэлний угсаа сэтгэц хэл шинжилэл, тогтолцоо төвөргийн хэл зүй, хэрэглээний хэл шинжилэл, цахим хэл шинжилэл зэрэг орчин үеийн хэл шинжиллийн онол арга зүйн үүднээс монгол хэлний үзэгдэл баримтыг судлан шинжлэх ажлыг идэвхтэй хийж, энэ талын олон арван ном бүтээл гаргаад байна. Монгол хэл шинжиллийн тэнхимийн сургалт судалгааны чиглэлийг хэл шинжилэл, их бичиг, сурвалж бичиг судлал, гадаад хүнд монгол хэлийг заах онол арга зүйн ерөнхий чиг баримжаагаар тоймлож болно. За 1966 онд Монгол Улсын шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургуулийн эрдэмтэд, тухайн үеийн бас багшийн сургуулийн эрдэмтэд хамтран гүйцэгдсэн академийн хэл зүй гэж нэрлэгдсэн энэ бүтээл бол бас л манай эрдэмтэд судлаачдын хамтын оролцоотой, манай тэнхимийн ахмад эрдэмтдийн оролцоотойгоор гарсан байдаг. За үүнээс хойш болоод монгол хэлний үгийн сан судлал, монгол хэлний үг зүйн чиглэлээр гарсан бүтээлүүд бол бас манай тэнхимийн багш нар өөрсдөө хөнөмрөө оруулсаар ирсэн. За улмаар 2022 онд Монгол хэл судлал хэмээх 15 бот бүтээлийг Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхим, шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын боловсролын их сургуулийн Монгол хэлний тэнхимийн 40 орчим багш хамтран нэгдсэн хүчээр, нэгдмэл зорилгоор, за нэг сэтгэлээр хамтдаа хийж бүтээж дэлхийн монгол судлалд монгол хэлнийхээ чиглэлээр гарсан өнөөдрийг хүртэлх хамгийн даацтай байгаа сүүр бүтээлийг гаргаж чадсан юм а. Бид монгол хэлээ түгээн дэлгэрүүлэх чиглэлд
Монгол хэлний төвшин тогтоох шалгалт буюу TOEFL хэмээх ийм шалгалтын тогтолцоог боловсруулан гаргаж гадаадын иргэдийн монгол хэлний мэдлэгийг шалгах үндсэн хэрэглэгдэхүүн болон явж байна. Ер нь Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимээс өөрсдийн хийсэн энэ чиглэлийн судалгааны ажлаараа төрийн шагнал хүртсэн одоо 3 эрдэмтэн байдаг. Шинжлэх ухааны одоо тэргүүлэх нэртэй эрдэмтэн академич Шадвын Лусан ондан 1967-68 онд утсан Орчин цагийн Монгол хэлний бүтэц авай авайлбар үг нөхцөл хоёр гэсэн энэ хамсан бүтээлээрээ төрийн шагнал хүртсэн бол ардын багш төрийн шагнал Шарвын Чома Монголын улс уушаал усан дүнзрийн алтан товчийн эхийн харьцуулсан судалгаа Хураангуй алтан товчийн хүчин судалгаа гэсэн хамсан бүтээлээрээ мөн төрийн шагналт Монгол Улсын шинжилгээ ухааны гавьяа зүтгэлтэн цэвэрлийн шагдар сүрэн монголчуудын утга соёлын товчон, монголчуудын өсөв хүчийн товчон гэмээр хаамсан бүтээлээрээ төрийн шагнал хүртсэн нь бол нэг талдаараа монгол хэл судал, нөгөө талдаа монгол хэл судлалын нэг том бас мөчр болсон сурвал судлал, гурав дахь том монголчуудын өсөв хүчийг утга соёлын ийм түүхэн судлалаар энэ тэнхимээс 3 эрдэмтэн төрийн шагнал хүртсэн нь бол монгол хэл шинжилгээний тэнхимийн судалгаа хэр хэмжээний даацтай өргөн хүрээтэй үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөхөд явж ирсний нэг тодорхой илэрхийлэл гэж үзэж болно. Монголчууд эхлэнээсээ гадна төвд, манж, хятад зэрэг хэлээр бас зохиол бүтээлийн төрөж байсан. За үүний зэрэгцээ хөрс сэргэлдээ улс үндэстний бас бий болгосон Монголын холбогдлолтой монгол хэлний дурсгал бас арвин байдаг юм аа. За тухайлх юм бол араб, хятад, төвд, манж бичгээр бичсэн монгол хэлний дурсгал бол цөөнгүй бий. Түүнээс гадна монголчууд олон одоо үсэг бичиг хэрэгжилж ирсэн. За одоо худан монгол бичгээс гадна тод, за дөрвөлжин, соём хэвтэй дөрвөлжин гэдэг олон үсэг бичгийн дурсгалууд болж байдаг. Тэгээ энэ их өв уламжлалыг одоо жинхэнэ сурвалж судлалын үүднээс нь шинжилэн судлах шаардлагатай байдаг. Ийм учраас Монгол Улсын их сургуульд бол анх одоо энэ монгол хэлний салбарыг бий болсон цагаас эхлээд энэ сурвалж судалгааны чиглэл бас зэрэгцэн хөгжиж ирсэн ийм төвөгтэй. Монгол Улсын их сургуулийн хэл бичгийн факультетийн бүтэц зохион байгуулалтыг 1991 онд өөрчлөх үед Монгол судлалын хүрээлэнг байгуулж бүрэлдэхүүнд нь их бичиг судлалын тэнхимийг байгуулж байсан бөгөөд сурвалж бичгийн судлалыг арга зүйг тусгайлан заадаг, сурвалжийн хэлийг зааж эзэмшүүлдэг, олон янзын бичиг үсгээр уншиж чадах дэвсгэр мэдлэгтэй судлаачдыг бэлтгэх зорилгоор их бичиг судлалын ангийг бий болгосон юм. 2002 онд Монгол Улсын их сургуулийн 60 жилийн ой нэрэмжээтэй шилдэг судалгааны бүтээл шалгаруулах хуралдаанд тус тэнхимийн их бичиг сурвалж судлал, үсэг бичгийн судалгааны цуврал бүтээл тэргүүн байр эзэлж байлаа. 2006 онд Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ог тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Монголын түүхэн сурвалжийн 30 бот цуврал бүтээлийг хэвлүүлэн гаргасан. Уг бүтээлийг Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойг зохион байгуулах үндэсний хороо Монгол улсын засгийн газраас хамгийн иж бүрэн дээж бичиг хэмээх бүтээлээр тодруулж өргөмжлөл гардуулж байлаа. Монгол хэл шинжилгээний тэнхимийн түүхэнд сурвалж бичиг, их бичиг судлалын хөтөлбөрийг төгссөн олон төгсөгч эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу Монгол Улсын их дээд сургуулиуд судалгааны байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж байна. За 1930-аад онд бол Шторжийн Монгол хэлний сургагчид гарсан. За тэргээрээ залгаад одоо тэгээд 40-50-аад он гэхэд бол Лусан ондонгоо одоо сургагч бичсэн. Энэ бол 1939 оны Монгол хэлний сургагчид дундва техникум зориулав гэж бичсэн монгол бичгээр гарсан анхны сургагч нь. За энэ сургагчид бол авиа зүй тэгээд за өсөг зүй бол товчхон цагаантлага гэдэг нэрээр гарсан. За энэ бол монгол хэлний одоо сургагчийг анхудаа тэр үеийн одоо хэл зүй чиглэл ярих чах үеийн урсгалаар одоо бичсэн байдаг. Тэрний дараа бол 1951 онд мөн одоо авиа зүй өгүүлбэр зөв гэсэн хоёр одоо дэвтэр бичсэн. 56 онд мөн одоо хоёр дэвтрээр
аваа зөө өгөөдгөөс тэгээд өгүүлэр гэсэн хоёр зүйлээр өссөн. За ингээд 1960 онд бол Бээжинд Орчин цагийн Монгол хэл зөө гэсэн том бүтээлүүд гарсан. За энэ бол анх удаа одоо дэцэгтэй сургуулиуд үзэх хамгийн чухал хэрэглэгдэхүүн болж ирсэн. За ингээд үзэх юм бол ус оногоо бол одоо 60-аад он 70-аад он хүртэл бол одоо эхлэлийнхэн сургуульчгээ зохиож өссөн явдал нь бол одоо үнэхээр монгол хэлний судлалын их усэр гэж хэлж болно. Монгол Улсын их сургуулийн монгол хэл утга зохиолын тэнхим нь үндэсний хэмжээнд анхны дээд боловсролтой монгол хэл уран зохиолын багш мэргэжилтнийг бэлтгэх анхны тэнхим болохын хувьд тус тэнхимээс төгсөгчид Монгол Улсын боловсролын их сургууль, шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн зэрэг их дээд сургууль, сургалт судалгааны байгууллагуудад ажиллаж монгол хэл бичгийн сургалт судалгааг бэхжүүлэх, Монгол эх орныхон өнцөг булан бүрт монгол хэл бичгийн сургалт судалгааны үндэс суурийг тавьж их хэл бичгийн боловсролыг хөгжүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Энэ Монгол Улсын их сургууль төгсөгчдийн одоо оруулсан Монголын боловсролд оруулсан хувь нэмрийн одоо нэг том жишээ бол Монгол Улсын боловсролын их сургуулийн монгол хэл уран зохиолын салбарын анхны багш нар бол энэ сургууль төгсөгчд байсан. Тухайлбал одоо дэлхийд нэртэй алдарт эрдэмтэд гадна тэр сургуулийн одоо анхны үе таалгыг нээж монгол хэл уран зохиолын багш бэлтгэсэн анхны төгсөгчд бол Өлзий хотог гэж хүн байсан. За мөн одоо Саран Туяа гэдэг хоёр багш бол анхны монгол хэлний тэнхимийн одоо суурийг анх тавьсан. За тэрнээс хойш бол одоо мөн Монгол Улсын их сургууль төгссөн Найдмад Цагаан. За тэгэл одоо Цэнд гэж одоо алдартай монгол хэл уран зохиолын мэргэжилтнүүд байна. Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын 30 орчим эрдэмтэн судлаачд энэхүү тэнхимийг бол төгсжээ. Тэгэхээр энэ тэнхимийн одоо багш нарын эрдэм судлал, дэг сургуулийг уламжлан залгамжлан эргээд одоо шинжлэх ухааны академийнхаа хэл зохиолын хүрээлэнд ажиллахын сацуу эрдэм мэдлэгээ дээшлүүлэх, мэргэжлээ ахиулах, агсан түвшинд суралцахад бол Монгол Улсын их сургуулийн энэ одоо тэнхимийн үйл гавьяа бол их үлээ. Монгол хэл шинжилгээний тэнхимийн гадаад харилцаа нэр хүнд өсөж, багш нар нь дэлхийн нэр дарсан 20 гаруй их дээд сургуульд өргөдөн ажиллаж, тухайн улсын монгол судлалын төвийн сургалт судалгааг бэхжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсаар иржээ. Үүний зэрэгцээ тус тэнхимд 1952 онд гадаадын оюутан суралцж эхэлснээс хойш эдүүгээ хүртэл давтагдсан тоогоор 8000 орчим гадаадын оюутан монгол хэлний бэлтгэл ангид суралцсан төгссөн нь монгол хэлтэй гадаадын монгол судлаачдыг бэлтгэх, монгол судлалын залгамж халааг бэхжүүлэх, дэлхийн монгол судлалыг хөгжүүлэхэд оруулж байгаа нэр төртэй эрхэм үүрэг юм. Монгол Улсын их сургуулийн монгол хэл шинжилгээний тэнхимийн багшлах бүрэлдэхүүн бол 19 багш байна. За үүнээс бол 4 багш бол гадаадад багшилж байна. За Япон улсад 2 багш байна. За Хятад улсад 1, за Франц улсад бол 1 багш багшилж байна. Монгол Улсын их сургуульд дээд боловсролтой монгол хэл бичгийн мэргэжилтэн багшийг бэлтгэх чиглэлснээс хойш одоо 80 жилийн түүхийг хамтдаа бүтээлцэж ирсэн Монгол Улсын их сургуулийн монгол хэл шинжилгээний тэнхимийн үе үеийн одоо эрдэмтэн багш нарын эрдэм бүтээлийн өвийг одоогийн ажиллаж байгаа багшлах боловсон хүчин бас мөн одоо бүтээлчээр залгамжлан хөгжүүлж их хэл соёлоо судлан шинжлэх, заан сургах, сурчлан таниулах үйлсэд оройлон оролцож их орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртөөгөөр биелүүлж ирсэн бахархан амжилтыг хамтдаа бүтээлсэн үе үеийн эрдэмтэн багш нар, оюутан суралцагчид одоогийн багшлах бүрэлдэхүүн бид бүхний хамтын амжилт юм аа. Монгол хэл шинжилгээний тэнхимийн багш нар сургалт судалгаа, нийгмийн ажлын үндсэн үүрэгт ажлуудаас гадна тэнхимийнхээ оюутнуудын суралцах идэвхийг дэмжих, танхимын бус сургалтаар мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх бололцоог бүрдүүлэх зорилгоор монгол бичиг соёлын хос уян нэгдэл, хэл шинжилгээний дугуйлан, төвд хэл бичгийн дугуйлан, гадаад бичиг үсгийн түүхэн дурсгалтай танилцах хээрийн дадлагууд, орон нутагтай танилцах хээрийн дадлага зохион байгуулах, гадаад оюутны монгол хэлийг хэн сайн мэдэх вэ? Нийт оюутнуудын дунд зохиодог монгол хэл соёлын өдөрлөг, хамтдаа алхахын зэрэг хэл соёлын олон төрлийн хөтөлбөр үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсаар байна. Үүний зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл бичгийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор боловсролын анги хөтөлбөр, монгол бичгийн улсын уралдаан,
нийгэм олон нийтэд зориулан хамтрагч байгууллагуудын ажилтан албан хаагч нартай зориулсан Монгол бичгийн зэргийн бус сургалт зохион байгуулах зэрэг их хэл соёлоон заан сургах, сурталчлан таниулах чиглэлээр олон ажлыг амжилттай зохион байгуулсаар байна. Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхим 80 жил